Оюугч эдийн засгийн ямар ч мэдлэг байхгүй. Тийм биз? За нэг болсон болоогүй нэг хэдэн сургууль төгссөн ч юм уу, гүү ч юм уу. Тийм хүнийг аваачаад хүчээр ингээл ерөнхий сайд болгоод хайцгаар чинь тогоо мэдэхгүй. Ийм хүм тэн дээр очиж суухаар яах юм? Хүний амаар л явна шүү дээ. Тийм биз дээ. Тэр Хойрон юм уу, Женкон юм уу? Тийм. Тэрний амд л орж. Би мэдэхгүй юм чи яах юм? Би хэрвээ ерөнхий сайд намайг тэнд аваачаад болгочвол би эдийн засгийн талаар юу ч мэдэхгүй. Би өөртөө холион бантагийн усгана. Тэгээ би хүний хэлсэн заавраар буруу зүрх хамаагүй. Одоо тийм маягаар явсаргал энэ 5 жилийн тэр сайхан алтан боломжийг л байхгүй болгож хайчлаа шүү дээ. Тийм биз дээ. Би бас мэдэхгүй шүү. Яагаад гэхээр ер нь ерөнхий сайд чинь хурал удирдах гэж хэмжүүд байна. Бүх яамдууд өөр өөрийн одоо ажиллаа, өөр өөрийн одоо ажилтай байгаа. Хурлын зохион байгуулалтын хэлбэрээр ерөнхий сайд болон гишүүд хуралдахыг л одоо засгийн газар хуралдана гэж үзэж байгаа. Дарааллыг одоо хэрэглэх газраас оруулж ирдэг. Яамдуудын санал нийлүүл ерөнхий сайд шууд алгацдаг. Би бол ихэнх асуудлыг хилцэгчгүй байна.